Аз Европын 20 улсын 80 хотоор аялж Монголыг дэлхийд сурталчилсан үлэг гөрөвлийн үзэсгэлэн өнөөдөр хүннөө мол нэгдлээ. Их нутагта бүрэн хэмжээгээр анх удаа дэлгүү үзүүлж байгаа энэ үзэсгэлэнд 55 төрлийн 100 гаруй цуглуулгыг төлөвлөжээ. Хоёр хэсгээс бүрдсэн Монголын үлэг гөрөвлийн гайхамшиг үзэсгэлэнгийн танхимуудад Монголоос олдсон хамгийн том ахын эдж үлэг гөрөвлүүд мөн манай улсаас олдсон дэлхийд ховор цорын ганцаар тоологдох шинжлэх ухааны нээлттэй тооцогдсон олон олдоруудаас сурчлан тавьжээ. Ташрам сонирхуулахад 250 сая гаруй жилийн тэртээ үлэг гөрвөл үүссэн гэж үздэг бөгөөд хамгийн сүүлийн цэрдийн хожуу галуу үеийн хүртэл хөгжжээ. Харин 65 сая жилийн өмнө бүр мөс устж үгүй болсон гэж тооцдог юм байна. Тэр үеийн 80 сая жилд нь цэрдийн галуу үе тохиож байсан бөгөөд Монгол орноос олдсон палеонтологийн олдврууд нь цэрдийн түрүү болон хожуу мөн юурий галуу үеигт хамаарагддаг байна. Үлэг гөрвөл гэдэг энэ бүлэг амтны хөгжлийн хамгийн сүүлийн төлөөлөгчд бол Монголын үлэг гөрвөлүүд юм байна гэж ойлгоход болж байгаа. Хуучин бол анх нөгөө ховор өнгөж үлэг гөрвөлийн сулаа эхэлж байгаа үед хөөх ямар том яс вэ гэдэг нь чухал байсан бол одоо бол тэр амтны яг тухайн үедээ яаж амьдарч байсан, ямар зан араншилтай байсан, ямар одоо өр зулцгаа үлдээдэг ямар хэлбэртэй байсан. Тэгээд дээр нь энэ амтан маань одоогийн ямар амтантай удам төрлийн холбоотой байсан бэ гэдэг талын судалгаа явуулахад одоо баримт болж байгаа тийм олдвор цуглуулгууд нь чухал болчиход байгаа. Монголд үлэг гөрвөлийн анхны судалгааг 1920-од онд гадны экспедиц хийж харин 1960-ад оноос монголчууд бий даажээ. Түүнээс хойш өнөөдрийн хүртэлх 50 жилийн хугацаанд Монгол улс үлэг гөрвөл судлалаараа дэлхийд 3-т орж байна. Дэлхийд олдсон нийт үлэг гөрвөлийн 5-1 нь Монголоос олдсноос 80 гаруй зүйлийн 400 гаруй төрлийг илрүүлэн судалжээ. Одоо дэлхийн үлэг гөрвөлийн судлал заавал Монголын судалгаатай харьцуулагддаг болжээ.